өнөөдрийн энэ бичлэгээр өглөөнөөс ахуулаад яг юу болсноо тайлбарлая. Би дараа жоохон энэгээр юм мөрчсөн байна. За би өнөөдөр өглөө ойлгомжтой би өглөө эрт ордог байх. Өглөө эрт ордог. Тэгээд манай ээж намайг сэрээдэг. Ээж маань намайг сэрээгээд би нүүр гараа уучаад хувцас өмсөө шууд гардаг байгаа. Тэгээд гарчаад хичээл рүүгээ хувцас өмсөд ороод би ингээд орсныхан дараа баг хичээл заагаад тэгээд хичээлээ хийчээд идүүдний хавар руу орсон. Тэгээ идүүдний хийчгээд бид нэр хөрөл цамаа авчаад бид нэр гарсан. Тэгээ зарим нь үлдээ зарим нь гарсан. Би тэгээд дараа нь тараад ээжигээ хүлээх зүр уцаа үзээ сууж байсан. Тэгээд алхаж яагаад ээжтэй тарах байхаа гэж бодоод ээж рүү залгахад за хуучин сургууль дээрээ байжээ гэд хэлсэн. Тэгээд би хуучин сургууль руугаа очиод хүлээж байсан. Дүү тэгээд ээж хоёр хамт хурж ирээд тэгээ би хамгийн сонин би миний математикийн дэвтэр дууссан ингээд хэдэн сар гэж юм. За 3 сар болж байгаа юм. Тэгэхэд л математикийн дэвтэр аваагүй. Шил өөр математикийн дэвтэр авцсан. Манай багшийн хэрэгэлж болохгүй гэсэн за Улаанбаатарын дэвтэр. Гэхдээ гадна талын цэнхэр өнгөтэй тийм цаасан гэх юм уу? Тийм бурууг авсан байсан. За тэгээд математикийн дэвтэр хайсан. Бичих хэргийн дэлгүүр зэстгээд за дахиад юу орлоо? Тийм Walmart гэдэг дэлгүүр рүү ороод 3 дэлгүүрд нь математикийн Улаанбаатар дэвтэр байдгүй. Тэгээд хамгийн сүүлд нь бүр ээж бид хоёр амар даарад ингээд bijснийхэн дараа ээжийн мэддэг алтаатганд байдаг бичих хэрэг байдаг. Тийшээ ороход ашгүй нэг Улаанбаатарын яг манай багшийн хэрэгэлж болох гэсэн дэвтэр байсан. Тэгээд тэрийг авчаад хамгийн муухай би ингээд муурны хоолоо ээж авчаад ирэх гээд хэлэхэд за би муурны хоолоо авчираад гэрлүүгээ орохгүй бижс чи ээж гадаа зогсож байгаа. Тэгэхээр би та гэрлүүгээ орохгүй мөө гэж асуусан чинь түлхүүрээ гэрт орхигдсон. Тэгээд манай агаа хаалгаа түгжээд тэгээд түлхүүр байхгүй манай агаа ирж түлхүүр өчөд явсан. Тэгээд ингээд гэртээ ингээд сууж байна. Тэгээд би манай ээж маань 5 богд руу очиж түлхүүрээ авчаад наашаа ирэх зураар би хаалганы гадаа сууж байсан. Ээжийг хүлээгээд гиснийхэн дараа нь ээж бүр 1 цагийн дараа ирсэн. Үгүй ээ. Тэг 1 цагийн дараа ирсэн. Тэгэхээр чинь 2 цаг өнгөрөөд 3 гэж гэрлүүг орсон юм байна. Тэгээд хамгийн гол нь би 12-оо үгүй 1 гээд тараад за тэгээд явсныхан дараа ашгүйтэй гэрлүү очихно гээл даарал авчаад гэр төгжээдээ ээж түлхүүрээ аваагүй. Яа бүтэхгүй. Бүр амар бүтэхгүй өдөр байсан өнөөдөр. Та нар юу болсон? Та нарт юу тохиолдсноо бас яах вэ? Бас бодож байгаарай. Тэгээд би ингээд та нар эрт Facebook, Instagram мессеж татсан байх. Би тэгэж эрт татаж болохгүй. Яг тэгвэл жоохон хүүхдүүд тийм эрт хэрэглэж болдгоо гэж манай агаа ээж хоёр хэлсэн. Тэгэхээр би 6 дахь ангиас дунд ангиас нийлж байгаа болохоор жоохон баяртай байна. Яг тэгвэл би найзуудтайгаа ч гэрээсээ харьцаж чаддгүй. Ангийнхан юу болж байгаа бол гэж манай ээж тэр чат руу орж хардгүй байсан. Тэгээд нэг мессеж ирэхээр нь л хардаг байсан. Тэр хамгийн муухай юм байсан. Тэгээд би Instagram учраас та нар
одоо юу гэдэг комент бичиж чадахгүй байх. За тэгээд дараагийн бичгээр уулзахад түр баяртай. Би тэгээд та нарт таалагдахын тулд эдитлэл байгаа шүү. Эдитлж хэлсэн шүү. Та нарт таалагдахын тулд тэгэхээр харин та нар миний сэтгэлийг үнэлээд subscribe дараад өгөөрэй. Лайк, share. Баяртай.